хамгийн дуртай зүйлээ хийж, дээрээс нь царайлаг залуусаар хүрээлэгдэнэ гэж бодоод үзтээ. Токиод байдаг дэлхийн хамгийн элит, хамгийн үнэтэй нарийн бовны акте. Энд ер нь хоёр төрлийн хүн л ордог. Нэг нь баячуудын хүүхдүүд бол нөгөө тал нь манай гол дүр шиг гайхалтай авьяастай хүүхдүүд. Амттанд дуртай хүмүүсийн хувьд бол жинхэнэ диваажин л гэсэн. Манайхаар бол яг л билууны хаар. Ханан хүртэл чихэр шиг, багш нар нь бараг ханхүү шиг царайлаг. Ийм газар хэн сурахыг хүсэхгүй байх вэ? Гэхдээ нэг том дүрэн бий. Багштайгаа үерхэж болохгүй. Яг л чимснүүд хаа сайгүй байгаа ч идэж болохгүйтэй адил. Манай гол дүрийн охин Цэцгээ энэ сургуульд орж ирснээр ямар адал явдалтай учрах бол сургуулийн нээлтийн өдөр Цэцгээ догтлсон хэвээр академийн зүг алхаж явтал хэсэг охтууд урдуур нь гарч ирээд тэтгэлгээр орсон хүүхэд ямар идэм болоо гэж бодсон чинь хүүшээ зүгээр л живийн охин байна штэ гээд шоолж эхэлнэ. Ийм үнэтэй сургууль зүгээр л шалгалт өндөр оноо авлаа гэд орж ирэхээр биш штэ. Цэцгээ бол угаасаа даруухан болохоор уучлаарай гээл байдаг. Гэтэл Ран дөнгөж танилцаад удаагүй ч хүй хангалттай штэ хэмээн Цэцгээг өмөрдөг. Тэр үед нь манай царайлаг залуусын нэг болох мөсөн хүн маань явж таардаг. Их л ширүүн хүн бололтой. Тэр хэдийг замд нь тэг болоод байна гэд уулж байх жишээтэй. Харсан хүн бүртэл хүүтэн ширүүн санагдах төрхтэй нэг. Тэр хэд нилээн шуугаан тарьсан бололтой. Захирлан гарч ирснээ Цэцгээг хараад хөмсгөө зангидан чамайг ийм хүн гэж бодсонгүй шүү. Тэтгэлгээр ийм сурч авсан миний алдаа байсан бололтой. Ранч тэр дороо Цэцгээг эвгүй байдалд хийсэндээ өөрийгөө буруутган гэмшиж эхэлнэ. Сургуулийн захирал бол амтлан хийхдээ дээд зэргийн чадвартай. Гэхдээ нэг л алдаа гаргасан хүнийг шууд хөөчгдөг. Ингэснээр олон сурагчч сургуулаасаа гарсан байдаг. Нээлтийн ёслол эхэлж багш нар нь өөртөөгөө танилцуулна. Эхнийх нь Чоко, шоколадаар хийж болох бүхэл төрлийн амттанд мэрэгжлийн хүн. Харахад л зөөлөн дулаан сэтгэлтэй. Дараагийнх нь Францис. Францаас дөнгөж ирсэн эрч хүчтэй баг зэргийн сэтэн хайдаг маягийн залуу. Түүний яриа энэмсэглэл хинж татагдахгүй байхын аргагүй. Харин гурав дахь нь мастер. Японд уламжлалт амтны мастер. Тэрээр нууцлаг хөтөн төрөгтөж дотроо маш тайван дүлгөөн хүн. Эхний хичээл дээр сурагчдыг багуудад хувааж өөрсдийн чаддаг амтнаа хийх даалгавар өгдөг. Ран Цэцгээ хоёр ч нэг баг болохыг үнэхээр хүссэн ч өөр баг болцгоо. Цэцгээ харин нөгөө дээрлэхүү охид болон мөсөн хүнтэй нэг баг болно. За тэгвэл одоо тэтгэлийн охины чадварыг нь харчихъя л та. Гээл дахиад үдэж эхлэхэд нь мөсөн хүн дундуур нь ороод яг Цэцгээг өмөрлөдөө гэж бодсон чинь нэг баг боллоо гэд хамт их албагүй. Би өөрөө хийчин. Чи зүгээр л тав бэлдэж байвал бэ. Гээ нэг л хүйтнээр хэлнэ. Мөсөн хүн бол 7 үед амьдсан чихрийн үйлдвэрийн эзний том хүү. Ааш нь жаахан хүйтэнч чадвар нь гайхалтай. Сурагчид бүр бишрээд салдаггүй. Тэр хооронд багш нар нь ч өөрийн дүр төрхөө олны анхаарлыг татна. Францис игдүүтэй хөвгөлтэй, мастер тайван дүлгэн, Чоко зөөлөн илдэг зангаараа бусдыг татна. Нөгөө дээрлэхүү охид чинь Цэцгээг зүгээр байлгахгүй. Нэг нь өндөгний цагаан барьж явж яснаа албаар Цэцгээгийн дээр асгачаад чи энэ зогсож исэн чиний л буруу штэ гэд буруутгаж эхэлнэ. Цэцгээч гайхаа зогсож явахт нь мөсөн хүн би ганцаараа хийнэ л гэдээсэн чинь жимс арилгуулан хамт хийхээр болдог. Харин нөгөө охтыг дууга байна мэлжаа гээл Цэцгээг өмөрөөд байна. Эцэст нь бүх баг амттнаа амсцгаана. Нөгөө дээлхүү охид чинь Цэцгээ дээр ирснэ манай билуунаас амсвал баярлан шүү гээл ирнэ. Хинч тэдний билуунаас идэхийг хүсээгүй байдаг. Тэдний хийсэн билуун гүзээлгэнтэй төрстэй билүү. Энэ билууга тайлбарлахдаа чихэрлэгийг шорогтой хойж идэх зүгээр штэ. Нугасны соусыг жүрчтэй хойж идэх чинь ингийн зүйл бидтэй гэд шахаад байдаг. Харин Цэцгээ мөсөн хүн хоёрын хийсэн жүрчтэй чизкейк нь жүрч карамел хоёрын гайхалтай зохицолтой. Нөгөө охтууд ч биширхэн холгүй эцэцгэн. Багш нар нь ч өөрсдийн амттангаа амсуулна. Францис ч хэтэрхий амттай байна гэд шоконд орчих вэ гэд ангираад бөө юм. Мастерын бүтээл бол Хару Сакура. Яг л дэлбэж буй Сакура шиг. Францисийн үлгэрийн мэт үнэхээр гоё. Чокогийн шоколадтай болохоор үгээр хэлэх аргагүй амттай. Алтан 7 хоногийн амралт эхэлнэ. Цэцгээ амарсан идэж амттангаа идэхээр явнаа л гин. Үүнийг нь сонссон мастер найзынх нь төрсөн өдөр удахгүй болох гэж байгаа ч туслах нь ирж амжихгүй болсон учраас Цэцгээг туслахыг хүснэ. Маргааш нь тэд амттандаа орох материал цуглуулахаар хот дотор өдөржин л явцгаана. Оройн сургууль дээрээ заасан жигнэмэг хийж эхэлнэ. Гэтэл захирал нь гинэт орж ирснээ тэр хоёрыг хоёулахнаа байгааг нь хараад шүн хоёулахнаа юу хийж байгаа? Арай амтсан хийх нэрийдлэр өөр юм хийгээд байгаа юм шүү дээ гэж загинж гардаг. Тэгсэн мастерын нөгөө яриадайсан найз нь захирал болж таардаг. Нэгэн орой Цэцгээ сургууль дээр орхисон зүйлээ авахар ирэхэд Францис гал тогоонд ганцаараа байждаг. Тэрээр Японыг бодоод шинэ амттанд туршиж байсан нь тэр.
Цэцгээж амсаж үзэхэд үнэхээр л биширхий аргагүй байдаг. Гэхдээ нэг л зүйл дутуу юм шиг санагдсанаа хэлэхэд яг л гоолын оноод хэлсэн бололтой. Тэр Японд ирээд 2 сар болж байгаа болохоор мэдгүй зүйлс ч их. Тиймээс цэцгийг өдчөрн болоод Японыг жоохон танилцуулаад өгөхийг хүснэ. Хамгийн түрүүнд очимоор байна гэсэн газар нь Токиогийн цамхаг. Яагаад ингэсэн чинь Эйфелийн цамхагтай адилхан болохоор л гин шүү. Цэцгээ анх амттны газрын хүмүүс амттангаа үнэхээр л чин сэтгэлээсээ хийж байхыг нь хараад тэдэн шиг болохыг хүссэн байдаг. Францис цэцгээ хоёр Чокогийн дэлгүүрт очицгоно. Хэдий Чоко түр гарсан байсан ч ахнар нь өөртөө хийсэн шоколаднаасаа амсуулна. Шоколад нь үгээр хэлэх аргагүй амттай. Амтыг нь бишрээд зүгээр идэл суугаад баймаар ах нь хажуудаа тортой зүйл тавьсан байгааг нь харснаа Францис "Өө, бидэнд өгч байгаа юм уу? Цайгаарч дайлаад бэлэг хүртэл өгөөд баярлаа" гээл хээвник хэлэхэд нь цэцгээж өмнөөс нь ичээд сууж чадахгүй үндэлзөөл байна. Тэр уудтай зүйл нь захирал зориулагдсан байж. Тэр үед нь ч захирал орж ирээд нөгөө хоёрыг хамт байхыг нь харчихдаг. Тэ дахиад завинж явна. Цэцгээ нэг амттан хийх гэсэн боловч нэг л болж өгөхгүй дахин хийсээр байна. Тэр олооныг нь ч ран амтлагаа хийсээр бүр таргалсан гэж байгаа шүү. Тэр хийсэн зүйлээ Чокод амтлуулад зөвлөгөө авахар болдог. Тэгэхдээ дэлгүүрт нь очсноо хэлж мөн ах нарынхан шоколад үнэхээр л гоё байна лээ гэсэн чинь Шоко тийм багаз би л гэрийнхэн дундаа хамгийн чадваргүй нь байхаа гэд гинэт гутраад эхэлдэг. Цэцгээ яаж өөрийгөө доошоо хийхийг нь зүгээр хараа суух билээ дээ. Шууд л яриаг нь үгүйсгэж сайхан сэтгэлтэй үнэхээр мундаг тоглож гэдгийг нь хэлэхэд Чоко үнэхээр их баярлан цэцгийн тос хийх хэдэн арга зааж өгөхөөр болдог. Зуны бэлтгэл ажил тусалбал далаа явж болно гэдгийг нь мэдсэн бараг бүх сурагчид тусалцгаадаг. Энэ сэтгэлээ ижлэх тохиолдол их байдаг юм шүү. Яагаад вэ гэвэл захирал нь ирдэггүй. Тиймээс дүрмээ зөрчиж болно л гэсэн үг. Ран дээрлэгч охин хоёр бол зүгээр байна гэж байхгүй шүү. Дээрлэгч охин цэцгээ дүү хэлэх болгонд нь Ран өмөрөө тэр хоёр байнгын хэрэлдээстэй. Багш нартайгаа нийлээд эзний волейбол тоглохоор болоход мөсөн хүмүүс ормоор байгаагаа хэлээд орохдоо нөгөө хэдэн багш нарыгаа болдорд үзэж байгаа юм чинь би орвол илүү хөвгөлтэй болох байлгүй дээ гээл нэг л өөртөө итгэлтэй хүн. Гэхдээ тэр өөрийгөө магсан нь зүгээр ч нэг магтаал биш бололтой. Яахын аргагүй сайн тоглодог. Бүгд л сайн болохоор аваргаа шалгаруулна гэд өдөржингөө үзчихэн. Өдөржин халуун наранд зогссон болохоор бүгд улайгаад ядарсан эдэмнүүд хэвтцгэн. Маргааш нь цасан хүн аль хэдийн гайгүй болчихсон. Яалтчгүй л нөгөө эдээсээ илүү чээргэн байна шүү. Цэцгээтэй тайван суугаад ярьж итэл гинэт л нэгэн охин гарч ирээд хос шалгаруулах тэмцээнд хүн олдохгүй байна гэд шууд л энэ хоёрыг шургуулад оруулчихдаг. Энэ хоёрт за тэгвэл жүжиглээ дээ гэсэн янзтай оролцож эхэлнэ. Эхний тоглоом нь хайрцагнаас хосуудын хийдэг үйлдэл гарч ирнэ. Тэгээд түүнийгээ үзүүлнэ. Эхнийх нь гүнчиг өргөх. Цасан хүнч ядах юмгүй өргөчихнэ. Харин цэцгээ ийм юм болно гэж төсөөлөөгүй болохоор улаа бутраад л бодол нь замхарчихна. Ингээд гинэт орсон тэмцээндээ яалагч нь болчихдог шүү. Гэхдээ ердөө 4 хүн хосол орсон байдаг. Цасан хүн яг л чухал юм хэлэх болгонд нь байнга саад болох юм. Энэ удаад нэлээд согтуу байрын хідэн нөхдүүд ирснээр цэцгээг маань өдөж хоргоогоод салдаггүй. Цэцгээч зүгээр орхиод явъя гэсэн боловч цасан хүнд тийм бодол байхгүй бололтой. Нөгөө хэдийг хитрхи их уусан байгааг нь хэлэхэд нөгөөдүүл нь ч уурлаад цасан хүн лүү дайрцгаана. Цасан хүн нэгийн эсрэг нэг үзүүл хангалттай барахаар байсан ч нөгөө хэд нь хүний тоо олон учраас ялагдчихдаг. Аз болж яг тэр үед нь хүмүүс ирснээр тэр хэдийг явуулж чаддаг. Цасан хүн гайгууч баруун гар нь гэмтсэн байдаг. Юу босонг нь раа мэдчихэд хэрв би та нартай хамт байсан бол ингээд балавд нүдэн штэ л гин. Цэцгээ байн эргэж ирэхээр болоход цасан хүн гаднаа төв царай гаргасан ч дотроо баярлаад байгаа нь илт. Маргааш нь цэцгээ явж байгаад нэг эмээтэй таарна. Газрын зургаа уншиж чадахгүй байгаа болохоор хаашаа очихоо мэдэхгүй байна гэд цэцгээгээс тусламж гуйна. Газрын зургийг нь хартал тэр нь Японы газрын зураг. Үгүй жижиг байснаас том байсан дээр штэ. Цэцгээ цаг байсны буйнаар хүрэж өгөхөр болно. Тэр эмээ Францад нэлээд удаа амьдарсан учраас Японы сайн мэдгүй. Тэр хүн нь Францын эмээ болж таарна. Цэцгийг хүргэж өгсөнд нь баярлаж цайгаар дайлна. Бүр захиралтай нь хүртэл холбоотой хүн. Цай ууж суусаар байтал цагч нэлээд орой болчихдог. Тэр үед нь ч дээрлэх охин цасан хүний гэрхээр явж байгаад цэцгийг Францистай хамт байхыг нь олоод харчихна. Имлэг дээр цасан хүн цэцгийг хүлээгээл хэвтчитэл нэг хүн орж ирэх шиг болно. Цэцгээ байна гэж баярлаад хартал цэцгээ биш шүү дээ. Дээрлэх охин ч цэцгийг Францистай хамт байсан нь харснаа хэлэхэд мэдээж итгэхийг хүссэнгүй. Эргэлж байгааг нь харсан дээрлэх охин цэцгийг уулзалтын цаг дуусахаас өмнө ирэх үү үгүй юу хэмээн мөрийцгөө болдог. Цаг дуусах төгсөөр цэцгээч зам төвжирэлтэй байхаар нь гараад бүр үйлчж үздэг.
За, цэцгээ маань цаг дуусахаас өмнө амжиж ирсэн болов та нар юу гэж бодож байна? Цэцгээ маань даанч арай л амждаггүй. Цасан хүн эмнэлгээс гарахад хүүхдүүд ч ангийнхаа охиныг хамгаалж байгаад ийм болцсон юм уу? Хөөх мундаг юм аа. Би бараг чамд дурлаа штэ. Гээл олон асуултыг ээж лараалуулаад хариулагч боломж олдохгүй араас нь асуусаар л байна. Цэцгээ цасан хүнийг эргэж чадаагүй болохоор ч тэр их л дүнсгэр. Тэр үед нь ч бөөндөө явган аялал хийхээр болно. Очсон газар нь үнэхээр л гоё газар. Францис зургийн уралдаан явуулах санаа гаргадаг. Хараад байхад наад чинь шинэ камер авцсан бол тээ. Бүгдийнх нь дарсан зургууд гоё яг л мэрэгжлийн хүмүүс дарсан юм шиг. Гэхдээ Францисийн зураг яг юу юм бэ те? Дээрлэхүү охиных мөн ялгаагүй. Дан өөрийнх нь зургнууд. Гэхдээ дээрлэхүү охины зурган дээр нэгэн сонирхолтой зүйл гарсан байдаг. Энийг нь харсан бүх хүмүүс гайхаад айжихад ганцхан Францис л сонирхолтой санагдана. За байж байгаараа манайха арай сабаа дарж амжаагүй байгаа юм шүүстэй. Хэрвээ сабаа дараагүй байвал яг одоо дарчаад буцаад ороод ирээрэй. Өдрийн хоолны цаг. Мастерын хоол үнэт эрдэнэс шиг гэлэлцдэг бол Францисийн урлагийн бүтээл мэт. Харин Чокогийн амттай Аз хоол. Бүгд л миний хоол гоё. Үгүй минийх гоё штэ гэд бараг зодтолдог шахна. Харин цэцгээ альнаас нь ч иддэггүй. Энэ бүх зүйлийг цэцгийг дэмжих гэж хийсэн зүйлс байдаг. Үзэмж амт чухалж хийсэн хүний сэтгэл хамгийн чухал. Гэд л яг голын оноод хэлчихдэг. Цэцгээж үүнээс нь урам аваад цасан хүн хоол хийсэн ч түүнийгээ өгч чадахгүй байсан ч одоо хөөр зоригс шулуудан очдог. Яг хөгжи хотон ч гидсэн дуугараад баг алчдаг. Цасан хүний гар идгэж болтоо ахуулсан чинь цэцгээ өөрөө халуурч эхэлнэ. Зүгээрээ гэсээр байгаад хаална. Сэрэгт нь раан л хажууд нь байж идэг. Цасан хүнийг яасан болоо гэж бодож гинөө та нар? Манай хүн чинь амтан хийхээр явсан байдаг. Мэдээж цэцгээд зориулаад. Багш нар нь ч цэцгээг ханаад хүрсэнг нь мэдээд зүгийн балтасөв ногоон сонгон хүртэл авчирна. Ногоон сонгонгороо хүзүүгээ ороод гин. Яг тэр үед нь цасан хүн жүрчтэй хийсэн таартаа авчирна. Шинэ жил төхөж цасан хүн дүүдээ бэлэг авах гэж цэцгээг дагуулад өдөржингөө л нэг гадуур явцгаана. Цэцгээ өөрийнхөө сонирхлын юмыг авчих шиг боллоо хэмээн жоохон санаан зовдогч чамтай ер нь байгаа байдал нь төстэй болохоор зүгээр дээ гэж юм шүү. Өдөржин хамт гадуур явсан болохоор талархснаа илэрхийлэн хоолнд даахаар болно. Гэхдээ баяр болж байгаа учраас бүх газар дүүрэн захиалгатай. Орох ямар ч боломж байдаггүй. Оронд нь пиццатай бин авч өгнө. Цэцгийг даарсанг нь анзаараад шууд л гадуур хүрмээ тайлж өгнө. Хамт цуглуулсан бэлгэн яг үнэндээ дүүгийнх нь биш цэцгээд л зориулж авсан байдаг. Тэгээд л чамтай адилхан болохоор зүгээрээ гэдээсэн бэ штэ. Яг л нэг тийм гоё орчин бүрдээд засан хүн яг юм хэлэх гэж яхад хаанаа шинбэ цасан бомбог. Хайран 2-7 хоногийн төлөвлөгөө салхинд хийсчихнэ. 3 багш дээрлэхүү охин Ран гэд бүгд л нууцаар дагаж ирсэн байж таардаг. За бөөндөө энт ингээд л байж яснаас огчийн дотор байранд үдшилэг хийх санаа гаргатал захирал мэдчихвэл асуудал болно хэмээн энэ төлөвлөгөө цуслагдана. За тэгвэл болий. Хоолнд орё гэсэн боловч бүх газар дүүрэн. Эцэст нь хамгийн энгийн хэрнээ хамгийн хөвгөлтэй шийдвэр гарна. Тэр нь цасаар байлдах. Баг туваагдах үед Францис цасан хүн хоёр нэг баг болчихдог. Ууг нь Францис цасан хүн лөө цас шидсэн учраас цасан хүнч өшөөгөө авмаар байсан боловч нэг баг болсон болохоор одоо яалтайж билээ дээ. Тулаан эхэлнэ. Эхний үед дээрлэхүү охин найзуудынхаа эсрэг үзээд хасагдчихна. Хоёрдугаар үед Францис мастер хоёр хоорондоо өрсөлдөж байгаад зэрэг оногдоод хасагдчихдаг. Гуравдугаар үед цасан хүн Чоко хоёр яг л волейболын тэмцээн шигээ ан маань үзэлцэн. Бүгд л ялна гэж улаарч хинэн ч бууж өгдөггүй. Эцэст нь бүгд даарч ханаад үрцгээчихнэ. Шинэ он гараад хэдий 3 хонж байгаа ч сүмээс хөл хөдөлгөөнд тасардаггүй. Ран цэцгээ хоёр ч сүм ороод хүслээ шивнэхэд Раны хүсэл бол сайн амттан хийж сурна, дэглэн байрна, сайн найзлуутай болно гэл нэлээ олон зүйл хүсдэг. Хүслээ шивнэж дуусаад явж явах замдаа түрүүхэн л дэглэн байрнаа гэж ярьж исэн хүн чинь гараад юу идэх вэ? За ичээ. Одоо тэрнээс өмнө альман чихэр аваад идчихье гэл явж идэг. Тэр хоёр явж байгаад Чоко болон түүний хоёр ахтай тааралдана. Ах нар нь шин төрлийн амттан туршиж байгаа тул амталж үзхийг хүснэ. Ранч татгалзахгүй шүү дээ. Харин дээрлэхүү охин мөн адил тэнд явж байгаад холоос какаоны үнэр үнэртээд яг л мөрдөгчийг үнэрийг нь дагаж явсаар Чоког олоод ирнэ. Энэ тал дээр бол мэрэгжлийн хүндээ цэцгээгийн хүсэл бол сайн амттан хийж сураад найзуудтайгаа хамт байх. Ран цэцгээг хамт гадуур гарыг гэсэн боловч цэцгээ өвлийн амралтынхаа даалгаврыг арай л дуусаагүй тул амжихгүй гэдгээ хэлнэ. Тэгсэн чинь Ран тэгвэл хоёлаа хамт хийе гэснээр уулзалтна. Гэхдээ Ран бүр эхлээгүй цаав цагаан цаастайгаа сууж идэг. Тэр хоёрч Францис мастер хоёрыг агаарын теннис тоглож байхдаа таарна.
Агаарын тэнс тоглож байгаа нь гоё харагдаад байсан учраас бөөндөө тоглохоор болцгооно. Гэхдээ зүгээрш тоглохгүй, шийтгэлтэй тоглоно. Тоглоом эхэлж нэг нэгээрээ ялагдаад шийтгэлээр нүүрэн дээрээ зурулж эхэлнэ. Бүгдийг нь цэцгээл ялаад байдаг. Цасан хүн Чоко 2 тэдэн дээр нэмэгдэнэ. Цасан хүн Чоко 2 эсрэг цэцгээ ганцаараа үзэхэр болно. Энэ хоёрыг мэдээж доор нь ялна шүү дээ. Цэцгээгийн чихчи хуруунд нь ч хүрдэггүй. Хараад байхад цэцгээ чимээгүй хүмүүртлөө их авьяастай нэг. Валентины баяр дөхөж Ранаас хин дөх юм бэ гэхэд хин дөхөөж мэдэхгүй сууж идэг. Цэцгээ шоколада хийж эхэлдэг бөгөөд хин дөхж байгаа юм бол та. Үүнийг нь ч нөгөө хэдэнд бүгдээрээ олоод харчихдаг. Эцэст нь цэцгээ бүгдэнд нь шоколада өгнө. Цасан хүнч ганцхан өөрт нь өгч байгаа юм байна да гэд баярлсан ч цаашаага бусдаа тараагаад явчихна. Харин дээрлэх охин Чокод зориулж бүр Чокогийн хэлбэртэй аврах том шоколад өгнө. Чоко бараг өөртөөгөө адилхан том шоколад хараад гайхаад зогсно. Окторгуйн зүудний нууц. Гэх нэртэй сонсоход хүртэл нууцлаг сонирхол татам. Тэмцээнд манай хэд сургуулаа төлөөлөн оролцохоор болдог. Энэхүү тэмцээнийг жирийн нэгэн байгууллага биш, өөр улсын язгууртны гэр бүл зохион байгуулдаг. Гэх яриа хүртэл байдаг. Тэмцээн болох газартаа ирэхэд үнэхээр сүрдмээр том. Яг л өөр ертөнцид орчихсон юм шиг санагдана. Олон баг, олон оролцогчид бүгд өөр өөрийн ур чадвараа харуулах гэж бэлтгэсэн нь шууд л мэдрэгдэнэ. Тэмцээн нь 1-ээс 4-р шат хүртэл ганцаарч исэн байдлаар явагдана. Шат бүрт ивент тэтгэгчдийн сонгосон сэдвийн дагуу амттан хийх ёстой. Сэдв бүр амаргүй, зарим нь бүр утга агуулга ихтэй. Зүгээр нэг амттан хийгээд өнгөрөх биш, санаагаа шингээх шаардлагатай болно. Багш нарын зааж зөвлөсөн зүйлс өмнө нь туусан туршлага. Бас бие биедээ итгэх итгэл нь манай хэдийг дараагийн шатуудад төвөггүйх нь гаргахад туслана. Гэхдээ амархан харагдаж байгаа ч үнэндээ шат бүрэн дээр асар их төвлөрөл төвчээр шаарддаг. 2-7 хоногийн турш үргэлжилсэн энэ тэмцээн оролцогч бүрийг туйлдуулна. Нойр дутуу ядарсан ч хинэн ч буурж өхийг хүссэнгүй. Зарим үед нь алдаа гаргаж сэтгэлээр унах үеч тоонгүй олон. Ингээд эцэст нь маргааш болох сүүлийн шат дээр шалгарч үлдсэн багууд тодорно. Нэг нь манай хэд бол нөгөө баг нь байнга хялдаг туршлагатай баг. Уур амьсгал шууд л хөршлөгдөнө. Инээж байсан хүмүүс дууга хурааж байгаа нь жинхэнэ өрсөлдөө одоо л эхэлж байгаа мэт. Сүүлийн шатны сэдв чи ирээдүрөө юу илгэмээр байна вэ? Энэ асуулт нь хэдий энгийн боловч бодлого тусам улам гүнзгий зүгээр нэг амттан хийх биш, утга мэдрэмж өсөл мөрөөдлөө шингээх ёстой. Энэ үед юу хийх чухал шийдвэрийг цэцгээ гаргахаар болно. Мэдээж тэр даруй хариугаа хэлж чадахгүй шүү дээ. Сэтгэл нь хүндэрч бодол нь замбраагүй болно. Оройн бусд нь амарч яхад цэцгээ ганцаараа гадаагаран чимээгүйхэн бодлогошрон зогсно. Салхи хүлээж орчин нам гүн. Яг тэр үед ч Чоко гарч ирээд урт зөвлөгөө өгөхгүй ирнэ. Зүгээр л энгийн хэрнээ чин сэтгэлийн үг хэлнэ. Гэхдээ яг тэрхүү үг нь л зөв цагтаа зөв хүндээ хүрч цэцгээгийн бодлыг цэгцэлж өгнө. Тэр мөчөд цэцгээ санаагаа олдог бөгөөд маргааш сүүлийн тулаан эхэлнэ. Бүх баг бэлэн. Дээрлэхүү охин найзуудтайгаа ирээд эхэндээ л дахиад л муухай юм хэлэх байгаа болов гэж бодсон ч яг үнэндээ эсэргээрээ цэцгээг дэмжих гэж ирсэн бөгөөд итгэж байгаагаа хүртэл хэлнэ. Энэ нь цэцгээд бүр чих хүч өгнө. Өрсөлдөгч баг маш хурдан туршлагатай тул цагаасаа өмнө дуусчихдаг. Тэднийг хараад манай хэд баг зэрэг сандарна. Ажлаа эхлээд эхэндээ бүх зүйл болж байгаа мэт боловч нэг нэгээрээ хүч нь барагдаж эхэлнэ. За ингээл дуустсан байж гэж бодох мөч ирэхэд хаанаас ч юм бэ жижигхэн амтад гарч ирээд та нарт туслал бид нар амттай идэж чадна гэх мэт үгс хэлээд үчээ өгнө. Тэрхүү зүйл нь бодитуу зөөдөө гэдэг нь ойлгомжгүйч нэг зүйл нь тодорхой. Тэд урам өгч чадсан. Тэр мөчөд манай хэдийн дотор дахин эрч хүчтэй болно. Одоо л бууж өгч болохгүй гэсэн бодол бүгдэнд нь зэрэг төрдөг. Цэцгээ Чоко 2 хүртэл хөгжмийн аястай хэмнэлт харуулan хөдөлж яг л бүжиглэж байгаа мэт амттангаа хийж эхэлнэ. Бусданч даган уур амьсгал огт өөр болцгооно. Тэдний ирээдүйлөө илгээхийг хүссэн зүйл бол дэлхий өөрөө. Зөвхөн амттан бус хүмүүс дурсамж, мэдрэмж, ирээдүй бүгдийг нь багтаасан. Шүүгчид ч үүнийг нь харан чимээгүй болцгооно. Захирал хүртэл нулимс унгааж бахархаж байгаагаа нууж чаддаггүй. Өрсөлдөгч баг хүртэл тэдний бүтээлийг хараад юу ч хэлэлгүй яалагдсан гэдгээ бүлээн зөвшөөрцгөнө. Зарим уулзалт төлөвлөгдөөгүй. Гэхдээ яг тийм уулзалтууд л амьдралыг хамгийн гоё болгож хизээж мартагдахгүй дурсамж үлдээдэг.